할렐루야. Эрүүл дөрөв үү? Эрдэмтдийн сүүл гаргасан нэг судалгаа байна гэнэ. Энэ судалгаа юу юм гэхээр энэ дэлхий дээр мэдээж ус, шороо, мод, өвс гэх мэт янз бүрийн материал байгаа тийм үү. Тэгээ энэ дэлхийн бид нар 3.1 нь ус сэтэр гэдэг ингээ ус шороогоор нь ялгадаг шүү дээ. Энэ сүүл гарсан энэ 24 оны 9 сард гарсан судалгаан дээр ямар одоо мэдээлэл хийсэн гэхээр энэ дэлхийн бараг 64-өөс 65% нь агаар. Сонирмоод. Тэгэхээр би нөгөө судалгааг ингээд уншаад тэмдэглэж явж байгаад энэ яг хуу агаар байгаа л да агаар тийм ээ энэ хоосон хин агаар. Гэтэл үгүй гинэ. Шороо, ус, мод, цэцэг бүгд агаар амьсгал гэсэн. Гагцгүй юугаараа ялгаатай юм гэхлээр амьсгалж болохгүй хэмжээнд бит байдлаар оршин буй агаар гэнэ. Ойлгож байна уу? Бит байдлаар. Ус ч гэсэндээ бид нар усыг агаар гэд ус руу ороод гэвэл живэд өгч штэ тийм. Амьсгалж болохгүй байдлаар оршиж байгаа боловч ус ч гэсэндээ агаар гэнэ. Би энэ судалгааг ингээд уншиж байхдаа тэгж бодсон байна. Нэрээ тийм байна. Бурхан хэлсэн ариун сүнс бидний дунд ирэхэд бид нар хүчийг олж энэ дэлхийн хязгаар хүртэл алхна гэж хэлсэн. Ариун сүнс бол өөрөөр руах буюу Бурханы амнаас гарсан ам буюу амьсгал гэж хэлж байна. Энэ нь бидний дотор орж ирэхээр бид нар бүхнээс хүчийг авдаг байна. Зөвхөн амьсгалах төлөвтэй, амьсгалах боломжтой төлөвтэй энэ дэлхийн агаараас гадна бидний энэ дэлхий дээр эдэлж хэрглэж байгаа бүх зүйл ариун сүнс үйлчилж чадах юм байна гэдгийг бид нар ойлгож авч байгаа. Тийм учраас Есүс эзэн далайг зэмлэхэд далай нам гомбосно. Тийм ээ. Тийм учраас Есүс эзэн модыг зэмлэхэд тэр мод хорчиж өгсөн юм. Библиэлд гарч байгаа олон зүйлсүүд таван талх хоёр загас яаж гэж үржээд 5,000 эмэгтэйчүүд хүүхдүүдтэй нийлэхээр 10,000 хүнийг хооллолж чинь гэхээр тэнд ариун сүнс байна гэсэн. Бидний идж байгаа, ууж байгаа зүйл дээр байна гэсэн. Бид нар хоол идэхийн өмнө залбирдаг. Би бүр байнга залбирсаар одоо манай итгэгч биш найзууд хоол идэхдээ за чи нөгөө номоос уншчих идэв гэдэг. Би албаар удаа уншдаг зарим нь янз бүр. Тэр хоол хүртэл агаар. Тэгээ тэнд ч гэсэндээ ариун сүнс байна гэхээр бид нар тэр хоолоор дамжуулж бас хүчийг авч чаддаг. Та нар боддоо тэнгэр элч ирээд Илияд талах ус үүд. Тэгээд юу гэж хэлдэг вэ? Бос энэ талахыг гээд. Яг гэвэл чиний дараагийн аялал урт. Гэхдээ энэ талах чамд амийг өгнө. Энүүгээр чи бурхан хүртэл 20 буулын тэр агуу хүртэл Мосе анх бурханы нурууг харсан тэр агуу хүртэл 40 хоног 40 шин чи эцэд цуцхгүй байна. Зүгсэн талахыг чи тийм ичээдтэй талах байна. Харин түүнд юу вэ? Агаар буюу ариун сүнс. Энийг уулын Библиэл дээр үед биднэрт хэлсэн л дээ. Одоо л хүн төрлөختөн эрдэнэт ойлгож эхэлж байгаа. Юу вэ? Дэлхийн 50-аас илүү хувь, ихэнх хувь нь агаар юм байна шүү дээ. Ойлгож байна. Тэгээ бидний амьдралд энэ ариун сүнс магтаал хүндэтгэл, бүтэн сайн өдөр, бидний залбиралд, бидний хоол унданд, бидний бүх зүйлд энэ ариун сүнс үргэлж оршин байх боломжтой бөгөөд тэр оршин байдаг байх. Тэр биднийг сонсож, тэр биднийг хайрлаж, тэр биднийг залруулж, тэр биднийг чиглүүлж, тэр бидний дотор оршин байдаг. Ойлгож байна. Хүний бие 90% ус гэж ярьдаг үстэй. Тэр чинь одоо юу болж хувирч байна? Агаар болж хувирч байгаа. Тэгэхээр бидний бие дотор ариун сүнсний оршихуй сүм чуулган бүрэн байна гэсэн. Бид нар тэнд эзнийг хайж, тэндээс эзэн бурхнаа ирж хайж халах хэрэгтэй байна. Амен. Бид нар өнөөдөр Йошуа номын 20 дугаар бүлэг рүү орж байгаа 20-21 дугаар бүлэг. Гэхдээ бид нар 20 дугаар бүлэг дээр голчилж яриа. Юуны тухай ярих уу гэхээр Канаан газрыг Транс Йордантай, Сис Йордантай, Йордны баруун эрэг зүүн эрэгтэй бүтэн эзэлсэн. Тэгээд 12 овог аймагтаа бүгд газараа хуваацсан. Юда, Симеон, Исахар, Зебулун, Нафтал, Гад, Ашер, Захар
бүр 12 үлний нэрлэлчмээс өгчлээ. Бүгдээрэнд нь хуваарлаад өгсөн газар. Манас Ефраим, Рубен гэл тэ. Ингээд хуваарлаад өгсөн чинь нэг юм үлдчихэв. Юу вэ гэвэл тооллого ном маань өөрөө Тоора номын тоонд ордоггүй шүү дээ. Эхний 5 ном бол Мөсегийн бичсэн ном Тоора. Эхлэл, Гитлэл, Левит, Тооллого, Дэдхүүл. Энэ 5 номон дээр Бурхны амлалтууд байгаа. Би та нарт газрыг өгнө. Хаана байгаа юм бэ? Би та нарт өвийг өгнө. Хаана байгаа юм бэ? Би та нарыг тусдаа улс гүрэн болгоно. Хаана байгаа юм бэ? Гэхдээ дандаа амлаад. Харин Йошуа номын үндсэн Тоора ном байхгүй. Тоора дээр амласан бүх амлалтууд жинхэнэ утгаараа нүдэнд үзэгдэж гарт баригдахаар биелэгдэхийг Йошуа ном үзүүлж бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл Йошуа ном бол Тоораас уртай ном гэсэн. Тэгэхээр Тоора номон дээр Левит, Дэдхүүл, Тооллого номон дээр гарсан бүх хуулиуд аль номон дээр бүрэн биелэгдэх нь вэ? Йошуа номон дээр. Хүн амаараа юу ч ярьж болно. Гэхдээ амьдрал дээр үйлдэл нь хамгийн гол тодорхойлт байдаг гэсэн. Хүн гоё ярьж болно, гоё номлож болно, Бурхны тухай гоё тайлж болно. Гэхдээ амьдрал нь ямар байна гэдэг дээр үйлс нь ямар байна гэдэг дээр ичсэн point. Хань жил үр хүүхдтэй хайртай гэд мянган удаа хэлсэн ч үйлдэлээр үзүүлдэггүй л тэр нь тэгэл уйтгар гүнийг хайруулж байна. Тэгэхээр та бодоод үз. Тоора номын тэр олон амлалтууд Йошуа ном дээр биелэгддэг бөгөөд Йошуа ном үүнийг биелүүлдэг байна. Тэгвэл Тоора номон дээр ингэж хэлсэн. Тоора номнууд дээр Бурхан би танарт газрыг өгнө гэсэн. Одоо Йошуад авсан уу газраа? Авсан. Гэхдээ түүнд нь итгэсэн хүн хэд вүлээ? Би танарт газрыг өгнө гэсэн чинь Израильчууд итгээгүй. 40 жил цөлөөр явж байна. Гэхдээ хэдхэн тооны хүн? Мосе, Аарон, Мириам, Йошуа, Калеб, Зелофхадын 5 охин гэх мэтчлэн хэдхэн хүмүүс л амлалтанд нь урдчилж итгээд өвийг авсан байна. Энэ хүмүүс бүгдээр орсон. Тэгээ үнэхээр газрыг өгнө гэсэн өгсөн. Өв болгон хуваана гэсэн хуваасан. Харин дахиад нэг зүйлүүд зарим нэг зүйл Тоора номон дээр амласан амлалт нь үлдчихэд тэрний юу юм гэхээр хоёр дахь зүйл нь хамгийн сүүлээсээ хоёр дахь шүү. Хорогдох хотуудыг би та нарт газрыг өгөх үед та нар тэрд ороод өөрсдийн өвийг авч амар тайван болсныхаа дараа та нар тэр газраа хорогдох хотуудыг байгуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр одоо хорогдох хотуудыг яах нь вэ? Боддоор биелүүлж байгуулах цаг нь ирсэн. Тэгвэл энэ хорогдох хот гэж чухам ямар утгатай хотуудыг яриад байгаа юм бэ? 20 дугаар бүлэг бол тэр чигт хорогдох хотуудын тухай ярьж байгаа. Ямар учиртай хотууд юм бол? Тэд нар хорогдох хотуудыг одоо 20 дээр байршуулад, байгуулад, дуусаад дараа нь левичүүдийн хэрхэн амьдрахыг бас зохицуулах ажиллагаа. Яг гэвэл Бурхан левичүүдийг тэд газаргүй, тэд өвгүү гэж хэлдэг. Гэх болгондоо тэдний өв нь бий байх болно. Тэдний өв нь миний тэдэнд өгсөн үйлчлэл байх болно. Тэдний өв нь миний ард түмний надад өргөх өргөлүүд байх болно гэдэг 3 өвөл өгсөн болохоос газар өгөв. Тэгсэн мөртлөөрөө бүх газар 12 хуваагаад авчихлаар чинь нисэл агаар дээр амьдралтай юм шүү дээ. Левичүүдэд нэг амьдрах орон зай. Левичүүд чинь бас малчид шүү дээ, тийм үү? Тэднэрт бэлчээрийн талбайнууд хэрэгтэй. Энийг 21-р бүлэг дээр Бурхан тайлж өгсөн. Харин энэ хорогдох хотууд гэж хүм ямар учиртай хотуудын тухай яриад байгааг бид нэр эхлээд би 2-р бүлгийг бэкграундаар нь бүтэн та бүхэн тайлбарлаад өгье. Хэрэг амар байдаг ойлгоход. За, нэгдүгээрт нь болохоор энэ зорилго нь юу юм гэхлээр санаандгүй байдлаар өс хонзон саналгүйгээр хэн нэгний аминд хүрсэн хүмүүс зориулагдсан хотууд 6 хот байна. Санаандгүй байдлаар өөрөөр хэлбэл үнэхээр санаандгүй алдаа гарсан байдал хариу шууд алаад байвал болохгүй шүү дээ. Нүдийг шүдийг амиг амиар гэдээ алаад ээж болохгүй. Тэгэхээр санаандгүй байдлаар гэдгийг Бурхан маш олон янзаар тайлбарлаж байгаа. Санаандгүй мод бэлдэжсэн чинь сүхнийхэн толгой мултарж очоод өөдөөс нь харж найзхан толгойг цохиод нөөдг нь өгч. Энэ санаатай биш үү? Энэ санаандгүй байдлаар ямар нэгэн алдаа гараад байшин барьж хагаад Бурхан өөрөө бүр ингэ дэлгэрэнгүй тайлбарласан байна. Би өөрөөхөө яриаггүй шүү. Энэ сүхний тухай бид нар удахгүй ишлүүдийг уншина. Байшин барьж байгаа санаандгүй нэг чулуу налаад тагсан чинь нөгөө чулуу доошоо унахтаа нэг хүнийг дараад алчиж. Энэ санаатай. Санаандгүйгээр урдчилсан, төлөвлөж, болцож, өс хонзон сансан сэтгэлээр биш, санаандгүйгээр хүний амьд хүрсэн энэ хүмүүс хаана хорогдож болох вэ гэвэл хорогдох хот руу зүхтаад тэндээ
ял шийтгэлгүй хорогдож байна. Ийм хотыг Бурхан бэлтгэхийг Израильчуудад заасан байхгүй. Энэ нь нөгөөтэйгүр Бурханы зан чанарыг, түүний шударга зөвхт байдлыг илэрхийлж байна. Юу вэ гэвэл үнэхээр санаандгүй байх магадлалтай гэдгийг Бурхан мэднэ. Юу вэ гэвэл Бурхан биднийг ингээд робот шиг одоо чи тэдэн цагт баруун иргэн тэдэн цагт бүдэрч унна. Яг ингэж төлөвлөдгөө өөрийн хайртай бүтээлдээ эрхчлөө өгдөг гэдгийг бид нар мэднэ. Хамгийн анхны бидэнд Бурхан хайрлаад эрхчлөө өгсөн тэр эрхчлөөг нь бид нар буруу ашиглаад идэж болохгүй шүү гэсэн модноос нь аваад идчихэв. Тэгээд тэр сонголтыг хийх эрх нь хүн төрлөختөнд Бурхан өгсөн байсан байна. Өгсөн байсан байна. Энэ нь Бурханы нөгөө агапе хайр байхгүй. Агапе хайр гэдэг чинь би чамд хайртай гэд эхнэрээ үгүй бол нөхрөө хүлээж шуудаан тэгээд багцлаад хажуудаа тавьчих. Хаашаа ч явуулахгүй ч яагаад гэв би хайртай. Өөрөөс салахгүй. Тэгвэл энэ жинхэнэ бодит хайр мөн. Хайртай бол амрах, зугаалах, найз нөхдөдөө уулзах, эрхчлөөг өгж ээж түүнд итгэж ээж. Миний итгэлийг даана гэсэн итгэл байж ээж тэр гэрүүд бодит хайр үүсэж байгаа юм. Тэгэхээр энэ хайрыг Бурхан өөрийн хайртай хүмүүстэй өгсөн. Хоёр дахь нь энэ хорогдох хотыг гэж. Яагаад Бурхан хэрвээ робот шиг юм бол нямка хизээж санаандгүйгээр хүн алахгүй гэл би тэгээ санаандгүй хүн алахгүй амьдарч болно ш. Харин Бурхан энэ дээр ийм санаандгүйгээр хүн алдсан хүмүүс хохирчихвэ, амь хохирчихвэ. Тэдэнд хорогдох хотыг байгуулж өгөө гэдэг нь надад ямар боломж байх нь вэ? Би санаандгүйгээр хүний амьдралд хүрчих, амьд хүрчих тийм боломж хүнд санаандгүй алдаа гаргах үе байна гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн байна. Зөвшөөрж байна. Хизээч бид нарыг алдаа хийхэд нямка арайчтай чамайг арай ингэн гэж бодсонгүй гэж хэлэх Бурхан биш. Тэр мэдчихэв. Энэ амьдрал баялаг. Хүн төрлөختөн амьдрын тэдний амьдрал тэднэр санаатай санаандгүй алдаа гаргах үе заавал байх болно. Хэдий надад итгэсэн ч, хэдий намайг дагдаг ч, хэдий надад хайртай ч тэднэр санаандгүйгээр алдаж болно. Тийм учраас Бурхан хорогдох байв. Энэ бол Бурхан бидэнд өгж байгаа түүний зан чанарыг харуулж байгаа. 20 дугаар бүлгийн бүгдээрээ үзэх юм бол 12-оос бүгдээрээ хамт 1-2-ыг бүгдээрээ хамт үзье. Тэгтэл эзэн Йошуатай ярьж Израилийн хүүгүүдэд хэл Мосегээр дамжуулан миний та нарт айлдсан хорогдох хотуудыг өөрсдөө сонго. Урдаас сидэж төлөвлөөгүй санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн та нар дотор гарвал тийшээ зүхдэг. Ойлгож байна уу? Санамсаргүйгээр. За энэ дээр бид нэр хид хідэн зүйлийг анзаарах хэрэгтэй. Би нөгөө бүлэг эхлэхэд бичигч дандаа нэг чухал тэр бүлгийг олж харах линзийг үлдээд гэж би ярьж байсан тийм үү. Хэрвээ та улаан шил зүүцсэн бол танд бүх юм юу яаж харагдах вэ? Улаан харагдана. Та шарыг зүүсэн бол бүх юм яаж харагдах вэ? Шар харагдана. Яг ямар үзлээр харах юм бэ гэдэг шилний өнгийг эхний ишлэлдээ сонгож өгдөг. Энэ дээр юу гэж нэвэл бүгд үгээр эхлээд үгээр дуусч байгааг та харж байна. Нэгдүгээр ишлэл, хоёрдугаар ишлэлдээ та хардаа эзэн Йошуатай ярьж байгаа. Үгээр эхэлж байгааз ингээд Мосегээр дамжуулан амлсныг яг одоо чи биелүүлж хий гэж. Өөрөөр хэлбэл нөгөө Тороо номны үндсэн үйл явдал одоо яаж вэ? Биелэгдэж эхэлж байгаа. Тэгээ юу биелүүлвэ гэсэн гинөө 3 дугаар зүйл дээр урдаас сидэж төлөвлөөгүй санаандгүйгээр хүний амьд хүрсэн хэн нэг нь ер нь та сайн боддоо өнөөгийн 21-р зууны ихэнх улс юм. Бараг бүх улс юм. За социалист улсуудаас гадна бүх улсын хуулинд энэ нь байж байна. Та хуулиудаас харах юм бол санаатаагаар үйлдсэн үү? Санаандгүйгээр үйлдсэн үү? Төлөвлөж үйлдсэн үү? Төлөвлөөгүй юу? Өс хонзон санаж үйлдсэн үү? Санаагүй юу? Бүлгэлж үйлдсэн үү? Олуулаа үйлдсэн үү? Ганцаараа үйлдсэн үү гэдгээс шалтгаалаад нөгөө хуулийн чинь санкц нь тэр хүнд өгөх ёстой ял нь хөнгөрч эсвэл хүндэрч идэг. Харин санаатай байх тусмаа хүндэрч идэг. Санаатаагаар хүний амьд хүрсэн, төлөвлөсөн, тэгээ дээр нь бүлгэлсэн бол бүр хүндэрч идэг. Тийм ээ? Уул нь шудраг гуйл бол тийх ёстой л доо. Гэтэ зарим нэг харамсалтай юм байдаг тийм үү? Зүгээр л амийн хохироос үүний чиндамд хийсэн зураг даруулж явах жишээ. Одооны залуучдын сэтгэл зүй тарих юу болж байгаа юм бэ? Амтан адгууснаас долоондор байгаа тэр дүр төрхийг харах харамсал. Одоо бол шийдэгдэггүй. Шийдвэрлэдэггүй. Ямар амар нийгэм бидний өмнө ирээд байна. Гэхдээ яг үнэн хуулийн дагуу зөвөр шүүх юм бол энэ бүхэн юм заалттай. Яг үүнийг Бурхан
харуулж хэлж өгч байгаа. Хин нэг нь санаандгүйгээр төлөвлөөгүйгээр урдаа сэдэд төлөвлөөгүйгээр санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн та нарын дотор гарвал тийшээ зогтдог. Тэнд очиж хорогдог. Нөгөө төгөр Тооллого номны 35-21 дээр энэ талаар ингэж өгүүлсэн байна. Өмнө нь бид нэг Тооллого номыг бүтэн үзсэн шүү дээ, тийм үү? Дахиад сануулах үүднээс 35-21-ийг би уншиж өгье. Эсвэл ус хонзон санан түүнийг гараараа цогсон бөгөөд өнөө хүн үхэх аваас түүнийг цогсон нэг нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай уулзрах үедээ түүнийг ална гэж. За санаатаагаар жишээ нь намайг хүн цогхоход одооны хуулиар чиглэж төрүүлж цогсон нь буруутнаа л гэдэг тийм үү? Төрүүлж цогсон нь буруутна. Төрүүлээд цогсон бол хоёр дахь цогсон хүн нь алдсан байсан ч тэр намайг төрүүлж цогсон гэж бичлэг үзүүлдэг ч юм уу баримт гаргах юм бол буруутдаггүй ийм хууль байгаа ш. Монгол бусад улсыг би сайн мэдэхгүй байна. Монгол лав төрүүлж цогцуулах гэдэг ингээд залуучууд маяглаад байдаг ш. Янз бүрийн зөрчилдөөн гаргахаар. Харин энд юу гэж байна? Хариу цогцол гэж. Тэр чи яаж вэ? Цогсонд уурлаад чим үү гэж. Тэгээд нүдийг нүдээр, шүдийг шүдээр, амийг амиар гэж ярихаар бид нар тэгж боддог. Ямар харгас амар хууль вэ? Тэ? Оо чи миний үүдний шүд, энэ шүдийг унгаач амаа ангаач гэж байгаа нөгөө шүдийг адилхан цохиж авах гэсэн үг. Энэ хууль нь Бурхны бидэнд хандах шудраг хууль. Ариуныг, хайрыг харуулж. Та гайх чинь юу хайр вэ гэж. Яхаа нүдийг нүд, шүдийг шүд, амийг ам гэдэг чинь хайр болчихж байгаа. Хайр шудраг байдлыг харуулж. Хин нэгэн хүний одоо би баяраа гэдэг хүний нэг нүдийг сохолчих зодтолтод. Баяраа надаас өшөөгөө авахдаа яг миний нэг нүдийг л цохиод сэтгэл нь ханах уу? Тэндээ амар хүн үгүй хоёулыг сохлно. Хүн ингэдэг байхгүй. Бид нар бүр зөөр хүндээ урт юу гэж ярьдаг вүлээ? Нэмхээ зүгээр байхад зүү шидэд байвал зөрүүлээд халбах шидэг шүү гэдэг үү? Тэвэн аль нь том юм? Тэр нь том. Тэгэхээр би ямар хариу өгч байна? Зүгээр байхад зүү шидэд байвал зөрүүлээд зүү шидэг шүү гэвэл уул нь амиг амиар шудраг байгаа сте. Гэтэл би тэвэн болгоод. Тэгэхээр хүмүүс хоорондоо ус хонзон сандахаараа заавал давж ус авах гэдэг учраас Бурхан хэмжээ зааж өгч байна. Хариу авч болно. Гэхдээ шударга. Ойлгож шударга. Энийг эзэн зааж өгч байгаа. Өөрийнхөө хүүхдүүдэд. Тэгэхээр энэ хуулиас бид нар Бурханыг аимшигтай гэж болохгүй. За үргэлжлүүлээд 22 дээр нь ингэж байна. Харин нэг нь нөгөөгөө ус хонзон саналгүйгээ гинт түлхсэн эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн рүү шидсэн эсвэл түүнийг харалгүй хүнийг өхүүлж болохоор чулууг дээрээс нь унгаасан бол өнөө хүн үхэх аваас тэр хүн түүний дайсан байгаагүй түүнд хор хүргэх гээгүй учраас хаашаа гинэ хорогдоход руу зүхтах хэрэгтэй гэсэн. Ойлгож байна уу? Бурхан бүр ингэж намайг тэнэг болохоор бүр миний энэ хинжээг тааруул тайлбарж өгч байгаа чулуу унах. Одоо би барилга дээр явж байгаа санаанд нэг тоосго өшгөлсөн ч нөгөө тоосго унаад нэг хүний толгоон дээр унчих юм бол яах нь вэ? Надад өмгөөлөгч авах эрх байгаа гэдэг шиг би хорогдох хот руу зүхтах эрхтэй гэдгийг Бурхан хэлж өгч байгаа. Тэгэхээр Бурханы хувьд юу чухал байна вэ? Зүрхэндээ юу төлөвлөсөн нь хуулийн хувьд Бурханы хуулийн хувьд чухал байна. Тийм үү? Би хэдий санаандгүй юм шиг харагдсан ч би зүрхэндээ энэ мүү гэж бодсон бол хэн Бурханы хувьд асуудал үүсдэг. Тэгэхээр бид нарыг юу гэж хэлдэг вэ? Юуны өмнө зүрхээ хамгаална. Түүнээс амин болгох ёстой. Өөрөөр хэлбэл Бурхан бидний зүрхийг шилждэг. Давидыг сонгохдоо юу гэдэг вэ? Илиаб, том ах нарын хараа Самуэль энэ л хаан байна. Энд Израилийн дараагийн хаан байна гэдээсэн чинь Бурхан үгүй. Хүмүүс та нар өндөр нам царай зүс би хаа хүч бэр бэлтрийг хардаг бол би хүний зүрхийг хардаг. Тиймээс чи хамгийн багдуу Давидын томил. Яагаад гэвэл би түүний зүрхийг харсан. Тэр хэдий одоо өсвөр насны хүүхэд байгаа ч түүний зүрх миний өмнө зөвхт бөгөөд сэвэр хариун байна гэж. Ингээд Давид хаан дараагийн хаанаар нууцаар гэртээ тослогддог Израилийн хаан хамгийн алдартай хаан гэж болно. Өнөөгийн тохиолдол бас ийм зүйл бас тохиолддог шүү дээ. Бидний амьдралд тийм үү санаандгүй явж байгаа би энэ мөг дайрнаа гэд машинаасаа ингэж давхдаг гинт нэг согтуун гарч ирдэг тий. Манай дарханд нэг пастор тэгжсэн танаа санаж байгаа тий. Байрны дундуур явж исэн чинь удаа явж исэн чинь татаж ундаг бие муутай хүүхэд яг замын гашлагны хажууд явж таарад яг явж чахт нөгөө хүүхэд унж таарад тэгээ нөгөө пастор маань хүнд байдалд орж ирсэн шүү дээ. Гэхдээ санаандгүй гэдэг утгаараа
Монголоос гарч болохгүй Тэнцэнгийн харгалзах ялмал аваад айгүй өндөр торгуул эднэр төлөөд хэцүү болж байсан үе. Энэ яагаад вэ? Уул нь шонд орох хэвээр. Яагаад вэ? Санаатай биш. Санаандгүй. Дээр нь тийм игзэг таарч. Энийг бурхан хүлээн зөвшөөрдөг байх нь. Яагаад пастор хүний амьдралд ийм муухай юм тохиолдож байгаа юм гэж бодмоор байгааз гэхдээ ийм юм бидний амьдралд байж болдог гэдгийг бурхан мэддэг учраас хорогдох хотуудыг зааж байна. Энийг эцэг хүний зан гэж байна. Таны хүүхэд төгс байх ёстой. Төгс байх ёстой гэж байгаа аав ээж байна уу? Түгүй тийм хүн байвал шууд хот руу 4 жилийн гэр бүлийн сургалтанд явуул. 24 цаг. Таны хүүхэд ирээдүйд огт алдахгүй байх ёстой гэж бодож байгаа аав ээж байна. Алдах болов юу гэж вэ? Ойлгох болов? Өвдгөө шатлах болов? Шархлах болов? Яагаад вэ? Бид нэр туулаад үтцсэн учраас мэдэж байна. Яг үн шиг Есүс эзэн өөрөө туулаад үтцсэн учраас. Бурхан бидний амьдралыг ойлгож мэдсэн учраас яаж юм? Бидэнд алдах, унах, зөрүүтэй байх эрхийг бас өгч байна. Гэхдээ бас тэгсэн ч гэсэн үхтэл үр харам гэдэг шиг хоригдох хотыг зааж өгч байна. Үлдээ хоригдох хот тэр. Мөн энэ талаар Дэд хууль номны 19-ийн 4-5 дээр ингэж хэлсэн байгаа. Би та бүхэнд уншиж өгье. Тийшээ зүхтан очиж ам мултарч болох алуурчны хэрэг ийм байх юм. Тэр хөршөө урдын ус хонзонгоор биш санамсаргүйгээр алсан тохиолдолд тухайлбал хүн хөршдөгөө хамт мод огтлохоор ойд очиж мод унахаар гартаа байрсан сүхээрээ цавчтал сүхний толгой нь ишнээс мулт үсрээд хөршийг нь цохиж өнөөхөн үхвэл тэр тэдгээр хотын аль нэгэнд нь зүхтан очиж ам мултарч болно гэж. Одоо ойлгож байна. Би энэ түрүү ярьсан чи би өөрөөсөө яриад байсан биш үү? Библиэлд бурхан ингэж бүр детальчаар тайлбарж өгч байгаа. Энэ хорогд хот чинь чухам юу юм бэ? Ямар учиртай юм бэ гэдэг. Нөгөө төгөр энэ санамсаргүйгээр гэдэг үг гараад байгаа. Санаатай бус санамсаргүйгээр. Энэ еврей хэлэндээ энэ санамсаргүй гэдэг үг бас нэг утга агуулж байна. Энэ ямар утга юм гэхээр юу хийж байгаагаа мэдж байгаа. Ямар үйлдэл хийж байгаагаа мэдж байгаа. Гэхдээ тэрийг буруу гэдгийг мэдхгүй гэлээ. Ойлгож байна. Арай ч биш тайлбарлаад нь. Юу хийж байгаагаа ямар үйлдэл гаргаж байгаагаа мэдж байгаа. Гэхдээ тэрийг нүгэл гим буруу гэдгийг мэдхгүй байгаа хүний тухай өгүүлээд байна гэсэн. Энийг бид нар энгийнээр хамгийн ойрхон жишээ гэвэл Саул хаан. Библиэлд Саул хаан, Давидын өмнө байсан Саул хаан байна шүү дээ. Саул хааныг энгийнээр бүгдээрээ бодож үзээ л да. Саул хаан хүмүүс таалагдах гад тийм ээ Израильчуудад таалагдах гад дээр нь өөрөө хаанаар үлдэх гээд нэгдүгээр үйлдэлний байсан үйл Давидыг алахыг зарцсан. Тийм ээ. Саул Давидыг өдөр шөнөгүй мушигсан шүү дээ. Гэхдээ энэ нь Саулын хувьд яг Саулын энэ мэддэг тухайн үеийн хаадын хуулиар зөв байхгүй. Хаан хүн хаан суудлаа хамгаалах ёстой. Хааны эрхээ үр хүүхдэд өвлүүлэх ёстой болохоос өөр ураг овгийн хүмүүст алдахаас хамгаалах ёстой. Мөн хаан хүн өөрийнх нь хаанчлал занлагийсэн хин нэгнийг алах бүр эрхтэй. Тийм тушаал гаргах бүр эрхтэй. Тэгэхээр Саул өөрөө Давидыг алахаар хөөцөлж исэн боловч алахыг завдж исэн боловч янз бүрийн үйлдэл хийж мөрдөн мушигж исэн боловч энэ нь Саулын хувьд буруу, Бурхны нүдэнд гин нүгэл байсан гэдгийг Саул мэдсэн. Мэдээгүй. Энийг тэр санамсаргүй гэдэг утгаар илэрхийлээд. Хоёр дахь Саулын алдаа нь юу байсан гэвэл бид нар сайн мэднэ өнгөрсөн удаа бид нар үзчихсэн тийм үү. Гибеончууд хүмүүст таалагдах гэж хит их хичээдэг хүний тухай ярьж байгаа. Гибеончуудыг Израильчууд цохиж болох уу? Болдоггүй баруун үнтэй насыг барах юм байна л та. Болохгүй танаа бастраа. Бид нар үзээ үстэй. Гибеончууд чи хий бид нар үзсэн штэ саяхан шахуу. Очоод Израилийг хуурчаа үстэй Канаанд байсан гибеончууд. Хуучин хувцс өмсөө цоорхоо ботог бариад бид нар ийм холоос ирсэн та нарт хамааралгүйгээд гэрээ хийчдэг үстэй. Тэгээ тэд нар эзэн бурхны нэрээр Израиль андгаалцдаг. Өөрөөр хэлбэл Саулын үед өвөг эцэг байсан гибеончууд чи яасан байх нь? Тангараг өргөцсөн байхгүй. Гибеончууд Израильчуудын бурхны нэрээр тангарагуулуулаад чадсан байхгүй. Тэд нар насан турш Израилийн боол байх ёстой. Үр удмаараа боол байх ёстой л доо. Гэхдээ асуудал нь юу юм гэхээр хизээч Израиль тэдний амийн эсрэг үйлдэл хийж болохгүй гэд амлцсан. Харин Саул яасан бэ гэвэл магадгүй дээр үед өвөг дээдсүүдийн хоорондох гэрээ одоо хүчингүй болсон байх гэж бодсон уу?
Үгүй бол энэ түүхийг Библийг манай Лана пастор шиг уншаагүй уншсан ч мартцсан байсан уу? Тэ? Мэдсэн ч одоо би хаа юм чи надад ирэх нь байгаа гэж бодсон ч юм уу? Саул яасан гэхлээр Израильчуудад эргэн тойрныхоо хүмүүс ард түмэнд Израильчууд хүнд таалагдахыг хүсээд Гибеончуудыг очиж цогчиж дайтчих. Иннээс нь болоод Бурхан болон Бурханы хүн Самуэль Саулын тослогоноос нүүр буруулдаг. Давид сонгогдох болсон бас нэг том шалтгаан бол энэ байхгүй. Энэ Саул Гибеончуудыг цогох нь Канаан газар байгаа Канаан үндэстэн амлалтын газар байгаа Канаан үндэстэн харь хүнийг цохон үлдэн хөөж устгах нь зөв хаан хүний хувьд хийх ёстой юу? Тийм биз? Тэгтээ энийг гин гэж мэдээгүй гэсэн. Мэдсэн ч үл тоос гэсэн. Энэ нь нөгөө санамсргууд бас ороод байсан. Ойлгож байна. Тэгэхээр бид нар миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж олноороо алдчихъя. Олноороо гин нүгэл үлдчихин гэж Бурхан хэлээд байгаа нь энэ байхгүй. Үгэнд сууртайгаар амьдрахгүй бол бид нар мэдлэггүйгээсээ болж Бурханы нүдэнд жигшил буруу муу гин нүгэл хийх магадлал өндөр учраас Бурхан хоригдох хотуудыг байгуулж өгдөг. Бүр 6 хамгийн ойрхон байхаар. За энэ дээр бас нэг үг гарч байгаа. Цусан өшөө авагч гэдэг байгаа. Хоригдох хот руу цухтаа. Цусан өшөө авагчаас цухтаа л гэдэг байгаа. Энэ цусан өшөө авагч гэж ямар хүнийг хэлдгийг би та бүхэнд хэлж байна. Тухайн үед цагдаа, прокурор юу гэдгийг улсын яллагч эднэр гэж байхгүй шүү дээ, тийм үү? Энд дөнгөж улс оршин тогтнож хэлж байгаа. Шүүх гэж байсан. Гэхдээ энэ шүүх нь хүн болгонд хүрэх боломжгүй. 2 сая хүн шүү дээ, тийм үү? 2 сая хүний алдаа мадаг гэдэг чинь ой тойгүй юм байна үстэй. Ер нь хүн байгаа газар дандаа нэг асуудал гарч идэг шүү дээ. Энд чинь бүр хууль болоод ингэ бичигдэг хууль шүү дээ, тийм. Тэгвэл энэ 2 сая гаруй хүнд хүрэх боломжгүй. Бүгд 2 сая хүн бүгд Мосе, Аарон, үгүй Йошуа, тахилч Элизарын өмнө өдөр болгон орчин үед эдгээр чинь 24 цаг бүлтгэл харж сухаас аргагүй болно. Асуудлуудаа шийдэхгүй. Тэгэхээр Мосегийн хадам эцгийн зөвлснөөр яавах вэ гэвэл овог дотроо хамгийн мэрэгэн нөлөө бүхий хүндтэй настангууд нь шийдэх гэж үзэн эхлэв. Мөн дандаа овгийн удирдагч нар руу биш бүл гэж байна. Овог дотор бүл. Манайх нэг ургийн баяр гэж хэлдэг шүү дээ. Тэрийг бүл гэдэг ааш. Бүл дотор мөн тухайн бүлийн хамгийн өндөр настай, хамгийн мэрэгэн ухаантай, тийм ээ? Юу гэдэг зогстой нэр хүндтэй нь бүл дотроо шийд. За ингэ байж л тэр бүл дотроос хэн нэгэн хүн алдсан гэнэ. Манай бүлийн нэг хүнийг, манай гэр бүлийн нэг хүнийг тэр овгийн тэр Исахар овгийн ч гэдэг юм уу, Нафтал, үгүй Биньямин овгийн хэн нэгэн алдчихжээ. Тэгвэл бүлийн ахмадууд цуглана. Цуглаад яах вэ гэвэл зогстойгоор дураараа биш. Зогстойгоор цусан өшөө авагчийг дундаасаа томилно. Ойлгож байна. Мэдээж хүчтэй, тэнхээтэй, дайчин. Ингээд тэр цусан өшөө авагчийг энэ нь тоороо дээр байдаг хууль байхгүй юу? Томлоод чи өөрийн манай бүлийн хэн нэгний амьд хүрсэн тэрийг очоод хариу амин авах ёстой гэж томилдог. Энийг цусан өшөө авагч гэдэг. Энэ цусан өшөө авагч нь их алдартай. Одоо хохирогчийн бүлүүд уулзаад дарааллаар шийднэ. Өөрөөр хэлбэл та нар Рут номыг санаж байна уу? Боас Рут хоёр бие биендээ сайн болсон. Гэхдээ Боас юу гэдэг вүлээ? Байж байгаарай. Гоэл байгаа. Энэ цусан өшөө авагчийг гоэл гэж нэрлэдэг байхгүй. Би дараа нь гоэлийн тухай танаас илүү сонирхолтой ярьж байна. Гоэл. Энэ гоэл яадаг вэ гэвэл зөвхөн хүн халаад тэр мөн манай хүнийг алдсан байна гэдэг хүн халаад явдаг. Ийм хүн гэж бодож болохгүй. Энэ гоэл бол бас бүл дотроо нөлөө бүхий хүчрэх дайчин ир байх ёстой. Тэгээд энэ гоэлийн бас нэг үүрэг нь юу гэвэл Боаз ингэж хэлдэг. Рүтэ би чамтай суух боломжтой. Би чамд хайртай. Чиш надад хайртай. Гэхдээ гоэл байна. Хэрвээ миний өмнө байх зогстой дараалалаараа тэр гоэл чамтай суухгүйгээ шахаага тайлвал дараагийн гоэл нь би юм аа. Миний дараалал юм. Тэгвэл би чамайг эхнэрээ болгож авъя гэд хотын даамын хаалган дээр очиж юу гэдэг вүлээ? Өөрийнх нь өмнө байх гоэлыг дууддаг. Нагцах юм. Та суух гэсэн өөдөх нь үгүй. Би Рүттэй хамаарахгүй гэж шахаага тайлд. Тэгэнгүүт Боаз очоод шахааг нь өмсдөг. Яаж вэ? Дарааллын дагуу дараах хэрэг нь надад ирлээ. Одоо би гоэл гэд Рүттэй хормоо. Санаж байна. Энэ гоэлийн үүрэг нь юу байх вэ? Ах トゥ нь газараа зарчдаг. Та нар боддоо ингээл Манасаа овгийн газар байж исэн чинь нэг хүн үнэхээр ядраад амьдрал бас
чанга байна шүү дээ тийм үү. Тийм ээ өмнө нэг 60,000-аар 7 хоногийн хүмүүс болчдөг гэсэн чи одоо юу вэ? Багадаа 100-120 мянга болцсон. Бас л гिचүү болгож шүү дээ. Яаж амьдрах уу дээрээ тулж гин. Үнэ тэгж байгаа. Үнэхээр Монгол мухардалд орж байгаа. Тэгээд ядарсан хүмүүс газраа зарж байна, байраа өмчөө зарж байгааз тэгвэл Манасаа уугийн газар энэ байтал Манасаа уугийн Нямка ядраад энийг Биньямин уугийн мөнгөтэй хүн зарчиж. Газар дээр нь юу гарч иж байна? Нүх. Энийг Ланаах, энийг Оюунагч, энийг Гамбал пастор, энийг Заяа, энийг Нинга гэдэг ингээд энэ газар үгүй болох гэдэг юм байна. Харин Гоэлийн үүрэг нь юу вэ гэвэл нөгөө 7 дахь жил уучлалын жил 49 дахь жил гэж ярьдаг шүү дээ тийм үү. Тэр 49 дахь жилдээ мөнгөтэй Гоэл. Яг л Боозтай адилхан. Одоо дараалалаараа та Гоэл шүү дээ. Овгийн газраа үрийн төлөөд буцааж овогтой авах үүрэг нь танд байгаа. Нөгөө хүн зарахгүй гэж болохгүй. Тэр овгийн хүн өгөх үүрэгтэй. Тэгээд нөгөө натаа мөнгө байхгүй шүү дээ. Баларсаа. Тэгвэл дараагийн мөнгөтэй Гоэл рүү ирэхин шилжинэ. За тэгвэл дараалалаараа нас хүүсээрээ удам судраараа дараалалаараа дараагийнх нь хий ингэ та би аваад ирье. Гэт нөгөө ядарсан хүнийхээ өмнөөс мөнгөний төлөөд 49 дахь жилдэн газараа буцааж авах. Тэгэхээр энэ Гоэл чухал хүн байна. Энэ Гоэл та нар кинондууд дээр хараарай заяа. Баримттаас ч гэсэн байгаа. Энэ Гоэл яах вэ гэвэл амар тийм гоё би бас нэг Гоэл болчмоор юм шиг санагдмаар гоё. Дандаа хармаар байна. Тасгар гэлгэр хармаар. Тэгээд ийм хав хар эфод өмсөд нинжа шиг. Тэгээд ингээд энийг ингээд зүгтсэн. Эх гоё юм. Над чи ийм цүлцсэн юм шиг өмсөвшээ. Бүртгэн ширүүн эднэр ч гоё давхраатай гоё бүртгэр алан нүдтэй. Миний нүд бол ингээ хараад яанаг амар. Нүдээр баг Гоэлдэж явчихмаа. Нүд төмсгөр. Айгуу гоё тийм өндөр залуучууд. Эднэр 20-30 хүн Гоэл учраас бүлээсээ дайчлах хэрэгтэй. Дүүнэр мөнөр ах дүүнэрээс. Бүгд харавцтай. Бүгд хармаартай. Гэл таггүй. Цус шаах. Энэ Гоэлууд ирэхэд ямар ч хот үүдээ хааж болохгүй. Эднэрт бүх хот, бүх овгууд руу очиж нөгөө цусан өшөө авах ёстой алуурчныг олж шийтгэх эрх нь байгаа учраас бүх өдөрдөгч нар, бүх тахилч нар, бүх хотууд Гоэлууд ирлээ онгоо гэж. Тэгээ Гоэлууд тахилч буюу хотын өдөрдөгчд хэлнэ. Ийм учраас би ийм нэртэй тэр овгийн Нямкаг хайж байна. Наач хүний амьд үрээ зутаачлаа. Хорогт хот руу амжиж хүрэхээс өмнө би барьж авах ёстой. Би ийм овгийн, ийм бүлийн, ийм нэртэй эцгийн Гоэл байгаа. Бүгд окей. Дуртай юм хий гэж. Гоё хөстэй. Тийм ирэмгий. Тийм Гоэлууд. Яагаад дандаа хар мөр хар тийм юу бүр чинжаад гутгнууд нүртэл харах үед. Яагаад тэгэхээр тэд нар чинь үхэл ирлээж явж штэ. Тийм үү. Тийм учраас гашуудлын хувцастай явж байгаа. Хэдий алхаж сүртэй. Одоо байдаг юм уу мэдгүй байхгүй хаа. Тэр үед бол кинонууд дээр ингээ баримт кино минь гардаг Гоэлууд гэдэг. Хөдөө элсэн чөлмөлгөн махцах шараад ан гөрөө хийгээд ингээ яа тийм ирэх хүн шиг гоё юм шиг. Энэ Гоэл гэж ийм хүмүүс байдаг. Энэ цусан өшөө авагч гэж хэлээд байгаа нь энэ Гоэлуудыг хэлээд байгаа. Нөгөө бүлээсээ зохистойгоор сонгогдсон нэгэн гэсэн. За нөгөө төгөр Гоэлийг цусан өшөө авахаас өмнө нөхөө нөхөрч нөө Нямкач хайчих ёстой байлаа. Хорогт хот руу гялзаад гүйж очих ёстой. Гэхдээ асуудал байна. Хүн хорогт хот руу хүн санаатаагаар алчаад хорогт хот руу очиод орчвол яг болохгүй. Тэгвэл яаж мэдэх юм? Нямка үнэхээр санаатаа алдсан юм уу? Санаандгүй алдсан юм уу? Санаатаа алчаад санаандгүй алдсан гэж худлаа яриад байгаа юм яаж мэдэх вэ гэвэл тэр хүмүүс хотын хаалган дээр очих ёстой. Тэр нь би дааман хаалгыг ярьсан санаж байна уу? Зүгээр л манай дархны хаалга шиг, орон нутгийн хаалга шиг хаалга биш. Энэ үеийн Израилийн дааман хаалга гэдэг бол томоо өндөр дааман хаалга. Маш том. Тэгээд тэрний дээрээ суудалтай. Өрөөтэй. Доош ингээ шууд балкон шиг хардаг. Наашаа чарна, цаашаа чарна. Тэн дээр нь хэн байдгүй гэвэл хотын хамгийн мэрэгэн, хамгийн ухаалаг, хамгийн сүнслэг, хамгийн бурханлаг, хамгийн нэр төртөө настангууд сууж байдаг. Тэгээд тэр настангууд яах вэ гэхээр дааман хаалганы өмнө ирэхээр чи яах гэж яваа? Би ийм бараа материал торог бүс тийм нутгаас явна танаатай худалдаа хийх гэсэн юм аа. Чи юугаар солих юм? Чамд зэвсэг байна. Яг тэгвэл яаж юм? Хотоо хамгаалж байгаа байхгүй юу? Аюултай юм хот руу оруулахгүй. Хотоос хүн гарч ийн бөөндөө. Тэгвэл яах нь эргээ тарна. Нөгөө өндөр балкон дээр хаачихч. Би ийм зорилгоор явж байна. Та нар аюултай юм тээж яваа юу? Та нар дунд Гоэлд хөөгдөж байгаа хүмүүс байгаа юу?
Та нар дунд тахилчаас зөвшөөрөл авсан хүн байна уу? Өвчтөн хүн байна уу? Боос ирнэ. Боос чи яах гэсэн? Боос дам хаалган дээр очив. Би Руттэй суудсан юм аа. Чиний өмнө говьл байгаа юу? Байгаа. Тэгвэл тэр говьлоо дууд. Бид нар гисч болъё. Бидний нүднээр та хоёр уулзраа. Учир нь тэр говьл татгалзахгүй бол боос чи Рутийг авч болохгүй. За. Ойлгож байна уу? Нөгөө говьл нь болцсон. За говьл чи бидний нүдэн дээр ирэхээсээ татгалзлаа шүү. Одоо боос чамд ирэх нь ирлээ. Рут та хоёр дацж байгаа гэсэн. Ойлгож байна. Ийм дааман хаалга. Бүх хот нь ийм хаалгатай байхгүй. Тэгэхээр хорогдох хот ийм дааман хаалга байх нь уу? Байна. Тэгвэл Нямка гүгээд ирнэ. Нөгөө мэрэгдүүд чинь Нямкатай харьцна гэсэн үг. Чи ямар овгийн ов юм? Исахар ямар хин гэдэг бүлээх юм? Гершон гэдэг юм. Чи хин яагаад чи ямар нэртэй хүний амьд хүрч вэ? Ямар овгийн хүний амьд хүрч вэ? Ингээ асуу. Гэхдээ та нарийн бодоорой. Энэ дааман хаалган дээр сууж байгаа шүүгч нар чинь бүгд бурханлаг хүмүүс бөгөөд тэд нар шууд бурханаас зааврыг авдаг иш үзүүлэгч нар хүртэл тэдний дунд байна. Нямка хуурч чадахгүй. Би мянган гоё уран цэцэн гоё библ тайлбарж яаж жүжиглээд нэмэргүй. Энэ хүмүүс яг л. Тэгэд энэ хүмүүсийн үүрэг нь юу гэвэл хэрвээ үгүй энэ яг санаатай алчаад худлаа ярьж гэх юм бол хотын дааман хаалгыг хаахыг тушаагаад хотын хүмүүсээс Нямкаг баривчлыг тушаагаад гойлыг эрт хүлээж агаад миний араас гойл авах гээд ирэнгүүт хүлээлгэж өг. Ийм хуйлтай. Бурхан ингээ хуйлчихсан. Одоо бид нуудахгүй хуйлуудыг уншина. А хэрвээ үнэхээр Нямка гимгүү ёстой нэг бүтлгүй амтныг чулуу түшсэн ч нөгөөх нь унаад хүн алдсан нэг тийм нэг бүтлгүй хүн байдаг та тийм. Үнэхээр тийм байвал гойлууд араас нь ирэхээс өмнө хот руу оруулаад хаалга хаана. Гойлууд ирээд учир шалтгаанаа хэлнэ. Харин хорогд хотын ахмад настан дааман хаалган дээр шүүгч нар юу гэхээр үгүй. Та нарт үгүй. Яг гэвэл та нараас өмнө амжаад энэ хүн манай хотод ирсэн. Энэ хүн үнэхээр санаандгүйгээр танаа хамаатны ах дүүгийн чинь амьд хүрсэн учраас энэ хүмүүс одоо манай хотод хорогдох ёстой. Тэгвэл гойлууд яах вэ? Ямар ч хот гойлуудын өмнө хаалга хааж болохгүй шүү дээ. Тийм үү? Хуулаараа ганцхан хот их хэрэгтэй. Хорогдох хот. Энийг гойл яччихдаг. Өөр хот хаалга хаавал шууд дайн хийж болно, алж болно. Харин хорогдох хотыг гойлууд ячж болохгүй гэдгийг бурхан тушаасан. Нөгөө хүн нөгөө газар яасан. Арцсан гэсэн. За нөгөөтэйгөр энэ зүхтаж яваа хүнийг гойлууд гэдэг чинь айхтар ирэмгий дааж маш хурдан хөөнө. Энэ хүн хүүхдээ дагуулаад эхнэрээ айл нүрээ хурдан будаачаа цуглааны цаг бодлоо айл чи хуцаа өмсөөч гэж ингээ бужигнаад бөөнөрөө бужигнаад явах уу? Үгүй. Амь өрсөд ганцаараа зүхтаа. Яг гэвэл амьд хүрсэн хүн нь энэ хүн болохоос биш гойлууд ар гэрт нь хизээч юу ч хийхгүй. Сайнаар ханддаг. Тэгэхээр энэ хүн тэр хот руу ганцаараа орчихлоор гэрээ санах уу? Эхнэр хүүхдээ санах уу? Гэр бүлээ санах уу? Битгэрж өгөх нь үстэй. Яавал энэ хүн энэ хотоос гарах юм бол хэцүү байгаа. Гарахаар гойл алуулчих гэдэг. Бүр ингэ загцсан байна. Та нар энэ хотоос тэргүүн тахилчийг нас бараагүй байхад энэ хотоос санаандгүй гойлууд байна уу харж хагаад байхгүй байнгээд цухуусан чинь сумд зоолоход өгсөн бол гогч. Хорогд хотын үдээр гарцсан. Тэгэхээр энэ үж яаж ч болохгүй. А үнэхээр шазран гойл яах нь вэ? Би бүлийнхэндээ сайн мэдээ авч очих хэвээр. Өшөөг нь авсан байх хэвээр гэд хүлэн ш. Нууцаар. Толгой молгоогоо цухуулгуул харуулна шүү дээ. Тийм үстэй ирэх нь байна ч. Тэгэхээр энэ хүн бүгнэл гэсэн. Давидаар бол ингээдийн агуу юм уу? Адуламын агуу гэсэн. Манай сүм уул нь сүнслэг нэр Адуламын агуу гэж өгсөн шүү дээ тийм. Өрөнд орсон, оргож боссон, хулгай хийсэн ийм хүмүүс Давид дээр цуглацгаадаг шүү дээ. Ийм учиртай хорогдох. Сонирхолтой байна та нар. Дэдхүүл номны 19, 11, 13 дээр бас ингэж хэлсэн байга би та бүхэнд уншиж өгье. Харин хүн хөршөө үзэн ядаж түүнийг отож байгаа дайран босож амийг нь цохин хөнөөснөр нөгөө хүн үхээд алуурчин тэдгээр хотын аль нэгэн зүхтан очвол тэр хотын ахмадууд хүн илгээж түүнийг тэндээс бариад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж түүнийг алуулах ёстой. За тийм байгааз би өөрөөсөө зохиож яриаг боц яг Библийн үгэн дээр ингэж. Ингээд урдчилж бэкграунд хийж ишлээ уншихаа гоё байгаа зү. Би нэг юм шин стайл гэдэг байна. Айгу хэцүү бүлгүүд ороод байна шүү. Нэг олон нэртэй Йошуа номын сүүлийн эдэн бүлэг чинь. Өстой Библийн сургуульд бол хоёртнуудтай. За би Италид Ефрат өчиж ирээргээд тайлчмаа. Одоо болохгүй судалж байгаа болохоор аргаал барж ахгүй. За бүгдээ цаашлаа 5 6-г уншъя. Йошуа номон дээр явж байгаа тийм ээ 20 дугаар бүлэг дээр явж байгаа 5 6 дугаар зүйл.
Хэрв цусан өшөө авагч нэг нь энэ гойлыг хэлж байна тийм ээ. Нэхэн хөөж ирвэл алуурчныг тэд түүний гарт өгөх ёсгүй. Одоо эсрэгээр нь хэлж штэ. Хэрэг үнэхээр санаандгүй бол. Учир нь тэр хөшөө урдаа сэтэж төлөвлөж алаагүй ба урд нь ч түүнд өс сонзон сандаггүй байсан. Хот төмний өмнө зогсон шүүгдэх цаг нь эртэл тэр үеийн тэргүүн тахилчийг насан өөд болтол тэр хүн уг хотод хорогдон амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зүхтан гарсан хоттоо буцан очиж болно. За энэ хүн хорогдох газар амжид очсон. Тэгэд хизээ гарах хэрэгтэй болно гинөө. Энэ хотол түмнийхээ өмнө зогсон гэдэг чинь шүүгдэх тухай яриаггүй шүү. Энэ биш. Хотол түмнийхээ газар дээр буцаж очих эрх нь хизээ нэгэн гинөө. Тухайн үеийн тэргүүн тахилж өгснээр насан ууд болсноор. Ойлгож байна. Энд шалтгаан. Тэр хотын тухайн үеийн тэргүүн тахилч чинь сүнслэг удирдах гэж. Харин Бурхны хууль нь амийг заавал амиар төлсөн байх ёстой. Тэгэхээр нөгөө Нямка чинь хүн алсан бол санаатай ч санаандгүй миний ам бас таслагдах ёстой. Харин би хорогдох газар хорогдсон. Тэгвэл тэр амийн нөхөөс өрийг хэн төлж ийн гэвэл тухайн үеийн тэргүүн тахилж өгснээрээ Нямкагийн өмнөөс тэнд байгаа бүх хорогдож байгаа хүмүүсийн өмнөөс тэргүүн тахилж тэр алагдсан хүмүүсийн хариу болгож амаараа өрийг төлж өглөө гэж үзээд тэргүүн тахилж нас болсон бол хорогдох газар зугтаж очсон хүмүүс бүгд ихнэр хүүхэд хань ижил элэг бүтэн садан орон нутаг төрсөн нутагт очих хэрэгтэй болдог. Тэгээд нэг нэр санагдаж байна гэдэг бодгоо. Энэ хүн нутагт очихт нь гойл яах вэ? Хүндэтгэлтэйгээр хүлээж авах. Яагаад гэвэл тэр гойл өрөө авцсан. Яаж өрөө авсан гэвэл магадгүй дүүг нь алдсан байсан бол миний дүүг алсан алуурчны өмнөөс тэргүүн тахилч надад амаараа өрийг төлсөн учраас энэ хүнийг дахиж би алуурчин гэж харахгүй. Ойлгож байна. Ингээд тэр хүн энэ хорогдох хотоос гарч байна. Нөгөө дөр та боддоо. Энэ хүн хорогдох газар байна. Эхнэр хүүхдээ санан, нутаг орноо санан, хамаатан саднаа санан, тэгэл ийм хорогдох газар л байгаад бараг нэг шорон маягтай л байна. Тийм биз? Амьд лосолдохгүй амьд байгаа. Тэгвэл энэ хүн өдөр болгон гарах ганцхан арга нь юу гинүү? Тэргүүн тахилч хүнийхээр энэ хүн юу гэж залбирах вэ? Хармаар байна шүү. Эхнэр хүүхдээ санаад битгэрж өгдөө шүү. Ганцхан зам байгаа яаж залбирах вэ? Та нар айгаад хэлж чадахгүй нь. Би хэлсэн бол өдөр болгон эзэн минь ээ тэргүүн тахилч урдаа өөртөө аваач гэж залбирна. Тэгчээд би чи гэрээ санаад байна шүү дээ. Хармаар байна шүү дээ. Тийм үстэй. Гэхдээ мэдээж Нямкагийн ийм увайгүй залбирал бурхан хариулахгүй шүү дээ, тийм үү? Гэхдээ нэг удаа бурхан Нямкагийн энэ увайгүй алуурчин Нямкагийн энэ увайгүй залбирал хариулсан. Ойлгож байна. Хэнийг хариулсан гэвэл мөнхийн тэргүүн тахилч бол Есүс хүүгээ өгөхийг зөвшөөрсөн. Хэдэн мянган жилийн турш хүн төрлөختөн гойсон шүү дээ. Аврагч Месиаг илгээж бурхантай ойртож мөнхийн улсад орох боломжтой болно. Месиа ирэх болов гэж хүлээж байгаа. Тэр чинь юу хүлээгээд байгаа? Ихээр нь өөрсдийнхөө өмнө цовдлж алах гээд гуугаад байгаа шүү. Үннийг хэлвэл өнөөдөр ч Нямка Есүсийг цовдлж байна. Гин нүгэл буруу зүйл хийх бүрт миний өмнө загалмай дээр тэр зовлон үүсээр л байна. Тэгвэл энийг нэг өгөөд, эхнийг өгөөд эцсийн удаа бурхан ганц удаа зөвшөөрсөн нь Нямкад зөвшөөрсөн. Гинтэнд. Яагаад зөвшөөрсөн гэвэл тэр өөрийнхөө тухай маш тодорхой байсан. Явган 3:16. Бурхан ертөнцийг Нямка та нарыг үнэхээр хайрласан учраас цорын ганц үгэн та нарын өмнөөс өгсөн. Тэр амаараа та нарын өрийг, тэр цусаараа та нарын өрийг төлөхөөр танд очив. Миний газарт гимгүү цус урсгахыг бүү зөвшөөр гэж хэлсэн бурхан өөрийнх нь газар болох Иерусалим Голготын толгойд дээр би ариун миний та нарт өгсөн миний оршихуй байх газар ариун нэг ч гимгүү цус тусал цус урсаж болохгүй гэж тушааж ясан атлаа гимгүү хүү Есүсийнхээ цусыг мөн л ихний бөгөөд эцсийн удаа урсгахыг зөвшөөрсөн. Яагаад? Дахиад Иохан 3:16 бурхан Нямкаг энэ нүгэлтнийг үнэхээр хайрлсан болохоор
Бурхан хуулиасаа татгалзаж. Хэрэг хэмжээнд Бурхан надтай ойртох боломжгүй байсан гэж цорын ганц төрсөн хүн загалмаа дээр цус усаа урсган аава юунд та намайг орхихгүй гэж хашгирах хэмжээнд шаналхад Бурхан нүрээ халахсан. Цорын ганц хүүгээсээ нүур бууруулахар хэмжээнд Бурхан гэм нүглийг үзэн ятсан. Хинээс болж тэр хайртай цорын ганц хүүгээсээ нүур бууруулах болсон гэхээр мөн нөгөө нүгэлтэн ямкагаас болж засардаггүй, өөрчлөгддөггүй, гимээс өөрх ачаагүй, үхлээс гарцгүй ямкагаас болж мөн Бурхан эхний бөгөөд эцсийн удаа цорын ганц амнаасаа ч илүү алт шиг хүүгээсээ нүур бууруулсан. Тэгвэл тэр нүгэлтний үнцийг та юу гэж бодож байна? Христийн амны үнэтэй гэсэн. Тавар тэр нандин хүү Есүсийн амны үнэтэй. Ийм үнцэнтэй хүн Бурхан намайг хайчлаа гэж зогстой байна. Теолог талаасаач, мэдлэг талаас, философи талаасаач боломжтой байна. Үгүй шүү дээ. Тэр нандин хүүгээсээ татгалзсан Бурхан. Миний өнгөрсөнд хийсэн. Одоо хийж буй. Мөн ирээдүйд хийж болох бүх гэм нүглийг Христийн амаар коврлоод намайг харах бүр Христийн хайр гэдэг шигээр хардаг учраас миний бузар, булаа, муу, гэм нүгэл үнэр танар маань хүртэл цэвэрлэгдэж Бурханы нүдэнд тунгалаг харагдав. Тиймээс би ичгнүүрээ эдгэн дээр наагаад эзэн минь ааваа гэж дуудах хэрэгтэй болсон. Энэ бол хуучин гэрээд сүм чуулганы бидний сүнслэг гэрээ сүудрэн Христийн сүудрэн энэ юм. Гагцгүй тэргүүн тахилж үхснээр л боломжтой. Хамгийн сүүлд бүгдээрээ Тоолго номны 35 дугаар бүлэг дээр мөн энэ талаар юу гэж хэлснийг би тавханд уншиж өгье. Тоолго номны 35, 32, 33. Мөн хорогд хот руугаа зугтсан хүнд тахилчийг өөд болохоос нутагтаа амьдрахаар буцахыг зөвшөөрөн түүний төлөө та нар золиос авч болохгүй. Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузралдаг бөгөөд тэр газар дээр урссан цусны төлөө цус уусгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байх. Энэ юу хэлж байна? Нямка баян алуурчин байсан байж байна. Тэгээ хорогд хот руу очсон. Нутагтаа очимоор байна. Гэр бүл рүүгээ буцмаар байна. Тэгээд нөгөө ам хохироосон хүний, нас барсан хүнийг дуудаад тэр хүнд юу гэж хэлдэг вэ? Би чамд 1000 адуу 2000 хонь тийм ээ 40 талаан талтыг чи насаараа идэг байхгүй. Тэнгүүд нөгөө ам хохирогч аав ээж нь зааж болж юм шиг. Нэг ам одоо ингэсэн юм шиг. Энийг аваад хэдүүлээ сайхан амьдргээд гойлдоо уулзаад гойл бид нар цуцлаа. Одоо чи манай гойл биш шүү. Тэр хүн биднэрт ийм хэмжээний төлбөр тооцоо хийсэн болохоор одоо тэр хүнийг хорогд хотоос гаргахад нь бити аюул учруулаарай. Ингэж тохирч болно гинөө. Болохгүй гэж байгааз ингэхийг Бурхан хориглож байгаа. Юу? Алт мөнгөөр ч чадахгүй мөнхийн жаргалын ус. Ойлгож. Энэ биднэрт сануулж байна. Та нар зөвхт байдлыг, ариуныг, Бурханы хайрыг, мөнхийн усыг, мөнгө, санхүү, нэр алдар, амбиц, карьер, гоё номлол, гоё дуу, мундаг, пастор, мастер гэдэг нэрээр огтхон худалдаж авахгүй. Гагцгүй тэргүүн тахилч үхсэн бол чи Бурхан зөвшөөр. Өөрөөр тэргүүн тахилч үхсэн гэдгийг Христ эзэн миний төлөө загалмаа дээр цовдлогдсон гэдэгт итгэсэн. Тэр бол Бурханы хүү цорын ганц аврагч мөн гэдэгт итгэсэн сүнс болгонд боломж байгаа болохоос өөр ямар ч боломж байхгүй гэдгийг хэлж өгч байна. Би Есүс эзнийг миний өмнөөс нас барж цовдлогдсон нь үнэн гэдгийг итгэсэн нь түүнийг үхүүлсэн нэгэн болж хөрж байгаа. Тиймээс миний өмнөөс үхэж өрийг төлсөн тэргүүн тахилж болох Есүс эзэн бидний төлөө, бидний эрх чөлөөний төлөө, бидний гин нүглийн золиос болж гойлын дарт үххийг Бурхан зөвшөөрсөн. Тэр гойл нь харин харамсалтай хэн болж таас? Өөрийнх нь хүмүүс. Би өөрөө болж таас. 3 удаа Бурхан хуйлаа өрчилж. Ариун газар цус усгагчийн төлөө цус усж болохгүй гэсэн тийм үү? Канаанчин Бурханы оршихгүй байх ариун газар. Энэ гимгүү цус усж болохгүй.
Харин Бурхан Есүсийн цус урсгалыг гимгүү нэгний цус урсгалыг зөвшөөрсөн. Энд нөгөө хорогдох хотоос гарсан хүн ирж болохгүй. Харин Бурхан надад хайртай учраас Иохан 3:16 бол ийм сүнслэг утгатай ишлэл байна. Тэр үнэхээр ертөнцийг хайрсан гэж байна. Тэр зүгээр л хальт харсан биш. Тэр зүгээр хялам хийсэн биш. Тэр үнэхээр хайрсан учраас өөрийн цорын ганц би ганц хүүтэй тань минь. Би миний хүү ийм байдалд орны үед би төсөөлөхийг бодож үзхийг ч хүсэхгүй. Айж ань Бурхан яасан. Надад хайртай учраас, тань хайртай учраас гоёлингаас гимгүү хүүгээ өгөхийг зөвшөөрсөн. Тиймээс энэ хорогдох газар гэдэг бол бидний аврал. Тиймээс Давид хаан юу гэж хэлсэн гэхээр эзэн бол миний хад, миний хорогдох газар. Гоёлоос хамгаалах миний бамбай, гоёлтой тулгалдах миний сэл. Тэр миний өмг түшиг, тэр миний аян замдах таяг гэж хэлсэн. Авралын таяг. Энэ бол одоо бидний үнсэж байгаа номон дээр хорогдох газрын тухай чухал зүйл. Бидний төлөө ингэж зарман үүссэн Есүсийг бид нар хүндэтгэн бишрэн мөргөн дагахаас түүний нүмер нөөлөд дор, түүний далавчин дор, түүний сүүдэр дор амьдрахаас хин гим нүглээ хүлээн зөвшөөрөн түүний төлөө энэ тэргүүн тахилж өгөх бол хин гүн нүглээ Бурхны өмнө улаан түүний төлөө тэр ажлаа хийх болно. Та намайг би цөөн биш удаа Сихенд очиж үдч өгчөөс ах дүүнээс. Гэхдээ та үнэхээр хүн эцсийн мөчөд яг юу сандаг вэ гэвэл боломж байхад нь Бурхнаа чин сэтгэлээсээ хайрлахгүй яваа даа гэж харамсаж ирсэн хэдэн настай өмнө үдэж өгчөөс. Би юу гэж загсан вэ? Хэдхэн хормын дараа та тэнд байна. Тэгээд тэнд та дахиад хайрлах боломж гарна гэж битгий санаж. Харин та надад маш гоё номлол хэллээ. Би боломж байгаа дээр Бурхнаа хайрлаж чадчих. Ойлгож бид нар амьд уу? Тэгвэл энэ дэлхий дээр хизээж өөрчлөгдөхгүй нэг хууль бий. Та амьд бол яах ёстой? Үхэх бол. Энийг санах. Би айлгаж байгаа юм биш. Би сүрдүүлж байгаа юм биш. Оройтож болохгүй. Их тухаарах хэрэгтэй. Би амьсгалж л байгаа бол энэ амьсгал зогсох болно. Энийг минут секунд тутам рах гэж Бурхны өгсөн амьсгал миний дотор орж ирээ. Яагаад буцаж гараад байгаа юм бэ? Чамд хугацаа байгаа шүү. Зүгээр л Бурхан гэд намайг хүлээхэд миний дотор Бурхны ам рах тэр гоё ам ингээ гарахгүй гэж болдгоо юм байна. Яагаад заавал минут секунд тутам гэдэг ямка нэг л өдөр эргэж орж ирэхгүй шүү бас. Энийг Бурхан сануулж байгаа. Боломж байгаа дээр нь эзэндээ үйлчил, үнэнч бай. Эзэн Бурхнаа хайр, үгийг судал, Бурхныг ойлго, түүнийг даг. Бурхан маш шударга биднэрт хэлсэн шүү дээ. Чи өөрчлөгд гэж шууд хэлээгүй. Эхлээд намайг ирж хай. Тэгвэл би олдно. Боломж байгаа дээр нь намайг ирж хай. Тогш тэгвэл би нээ. Миний үгийг судал. Есүсийг хайр. Тэрний дараа хамгийн сүүлд нь чиний хувцас цагаанаар солигдсон миний нүгэн зогсдоо өөрчлөгдөх гэсэн байна. Харин бид нар шунаад үгээд судлахгүй, Библийг уншихгүй, Бурхныг ч хайхгүй өөрчлөгдөх гээд байдаг. Уучлаарай. Боломжгүй. Зүгээр ингээнээр арх. Зүгээр л би сүмдээ явах юм бол архинаас гарчихна гэж бод. Үгүй, тэр чинь сэтгцийн өвчин. Архичин гэдэг бол сэтгцийн өвчин. Тэрийг бүтээгч нь илаашуулж эмчлэх ёстой юм байлаа. Би өөрөө үзсэн болохоор хэлж байна. Өөрөө лапа байсан болохоор мэдчихэв. Зөндөө тэмцэж, уйлж бүр яагаад ч нэмэр байхгүй дэлгүүрийн лангуун дээр цэнхэр ярлагтай шилдэ ус харах юм бол бүр ингэ чихэр харсан юм шиг гэд ингэж идэх. Энэ сэтгцийн өвчин. Харин Библи унших үед, эзнийг ирж хайх үед, үнэхээр эзнийг хайрлаж, өдөр бүр гэмшин гуух үед, бүр согтууч хамаагүй эзнийхээ өмнө нүрээрээ унаад уйлж авах үед тэр үг
бүтээгч нь бурхан учраас миний тэр сэтгцийн хүчин дотор ажиллаж өгсөн байна. Тэгснээр би олон жил гахтаж чадаагүй тамхи, арх, хорт зуршлуудыг ялан дийлж эхэлснээр би шууд юу ойлгосон гэхээр энэ би биш. Би чадахгүйсэн. Энэ яг нэг юм миний дотор ажиллана. Энэ би биш. Би менторудаа ч хэлсэн энэ би биш. Тэгвэл би одоо бүр арх байтгүй ингээд цэвэр усны савд гэд ууж байгаа хүн харахаар дотор муухай хор гэж бүр тэгтлээж ихсэн. Энэ би биш. Энэ үгийн хүч, ариун сүнсний хүч ажил. Ганцхан арх тавих юм уу? Үгүй. Хов, жив, хулгай зэлгээ, шунал, тачаал, завхаарл, уур хилэн, хүчирхийлэл, амьдралын буруу хэм маяг, хит идэх зуршил, залхуу байдал, ноцгой байдал, итгэхгүй байдал. Энэ болгон хэн имжлэх ёстой вэ? Бурхны үг ба түүний сүнс. Тийм учраас би агаарын тухай хамгийн их хэлсэн. Тэр бидний дотор байна. Тэгэхээр та би өөрчлөгдөхгүй байх гэж над шиг бүү шантар буруу юм бэ? Би өөрчлөгдөх болно гэсэн итгэлээр хичээ. Алдна. Хичээ. Алдна. Дахиад алдна. Магадгүй 2 жил, 10 жил, над шиг 20 жил хулгайгаар нууцаад хоёр нь үлж тамхи татчих магадгүй. Гэхдээ бити бууж өг. Гойлын гарт өөрийгөө бүү тавьж өг. Хорогт газар хүртэхгүй гэлээ. Би чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчих. Би чадахгүй байна. Тэгээд эзэм минь одоо би 2 гараа өргөе. Одоо сүнс та чадна. Та чадсан хүмүүсийг би харсан. Одоо та ажиллаж өгч. Би худлаа ярмааргүй. Би түргүү уурлмааргүй. Би хүчирхийлэгч баймааргүй. Би архичин 2 ухаантай, 2 нүүртэй амьдрмааргүй. Би өөрийн уушгийг хордуулмааргүй. Би урт насалмаар байна. Таны төлөө амьдрмаар байна. Үр хүүхдтэй таныг зааж өгмөр байна. Би эрүүл сэтгэхүйтэй амьдрмаар байна. Би ховж ивзэн өмөргүй байна. Би ах トゥ нартай үлгэр жишээ баймаар байна. Гэхдээ би чадахгүй. Та өөрөө явахдаа би явах нь ямка чамд ашигтай. Яагаад бити явуулдаа гэсэн үгүй ямка. Би явах нь ашигтай. Би яваад чамд өөрийн улсад байр бэлтжээ. Харин би очоод би туслагч болох ариун сүнсийг чам руу явуулна. Би энд 12 хүн та эдтэй байдаг бол тэр ариун сүнс omnipresence өгөөд бүгдэнтэй чинь хамт байж та нарын дотор тэр ажилласнаар та нар дийлдэшгүй гин нүглийн гинж хүлээс хараал жатдаг ятгуудыг тасчих болно. Тэр ариун сүнс өнөөдөр хаана байна гэдгийг та бодох хэрэгтэй. Тэр бол агаа. Өнөөдөр хүн төрлөختөө олж нээж чадчихэв. Өнөөдөр ойлгож эхэлж байна. Бүх зүйл байгаа юм байна. Хувцас, хунар, эд материал, миний сүнс, оюун санаа, мах, цус, ДНК, арьс, ус бүгд тэр сүнс байгаа юм байна. Тэгвэл юундаа би готрно гэж та өөрчлөгдөх болно. Та ухамсартай гин нүгэл ялан дийлж чадахгүй байгаа сул дорой чанарууд байна уу? Тэгвэл би Есүсийн нэрээр танд хэлье. Бүү бууж өг. Танд өөрчлөлт ирэх болно. Хизээж бүү бууж өг. Бурхан биднээс бууж өгөөгүй цагт бид нар бууж өгөх нь урагч гэсэн үг. Тиймээс та өөрчлөгдөн. Энэ шүм таныг шүүхгүй. Энэ шүм таныг гадуурхахгүй. Энэ шүм таныг архичин, тамхичнаар чинь ялгуулахгүй. Яагаад гэвэл пасторынхаа байгаа царайг хар. Ийм пастор байж ямар нүрээрээ би та нарыг гадуурхаж, ямар нүрээрээ би та нарыг энэ муу ийм гэмтэй, тэр тийм гэмтэй гэж ялгана гэж. Үгүй. Бид нар бүгдээрээ хорогдох газар хорогдчихгүй гэмтнүүд. Бид нар бүгдээрээ гойлоос сухтааж байгаа хүмүүс. Тийм болохоор бидэнд юу чухал вэ? Бууж өгөхгүй байх хэрэгтэй. Та өөрчлөгдөн. Та чадна. Зүгээрээ та чадна. Эзэнт найд. Арван нэгдэх чиглэлтэй би чадаад амьдарч байна. Би ямар адгийн байсан юм? Одоо ч адгийн гэдгийг мэднэ. Гэхдээ өмнөхийн үнэртэй, мансуулсан тарихтай, сохолсон зүрхтэй амьдралаас намайг хамарсан. Би 20 жил бууж өгөхгүй. Ичхнэрээ илгэндээ нааж гимшин, дахин гимшин, унаад гимшээд мөлхөөд хормоодоо зууралдаад хөлийн үнсээд Есүсийн хормоноос гараа тавихгүй хичээсээр л байсан. Тиймээс би тань дахиад хэлье. Бурхан танаас бууж өгөөгүй байхад та өөрөөсөө бууж өгөх ирэхгүй. Тэгвэл эн чинь урвалт гэсэн үг. Бурхан биднээс бууж өгөөгүй. Тиймээс танд надад ирээд үгүй. Бид өөрчлөгдөх болно. Бид шинжлэгдэх болно. Бүр мэд дүүлэн нисэх тэр өдөр магадгүй 70, 75, 80 наснд маань чамаагүй амьд байх хугацаанд минь ирэхэл болно. Яагаад тэр хамсан. Амен үү? Үдээр хажуудлахаа ах トゥ нарт хэлье. Бүү бууж. Үдээр хамтдаа залхин ууцгаа.